34 дугаар бодлого бодоо бүгдээрээ L урттай ижил маастай 2 ижил номыг ширээн дээр давхарлан тавьсан зурагт үзүүлсэн байна. Энэ байрлалд тэнцвэртэй байхын тулд D талын номны нөгөө үзүүр O цэгээс хамгийн их ямар зайд байх боломжтой вэ? Хамгийн их ямар зайд байх боломжтой вэ гэж асууж байгаа бол энэ D талын номны хүндийн төв нь хамгийн ихтэй энд ирээд гатсан байх учиртай. Хэрвээ эндээс хитрээ явчих юм бол түүнийг O' гэх бүгдээрээ эндээс хитрээ жоох урагшаага ингэ явчих юм бол хаашаага баруун гар тийшээ явчих юм бол унчна гэсэн үг. Тийм учраас хамгийн ихтэй доо талын номны баруун гар талын үзүүртэй D талын номны хүндийн төвөнд давхцаж байхад хамгийн их x цаг бид нар олж болох нэ. Тэгвэл энэ дээрээс бүгдээрээ хүндийн төвөөс ямар зайд байгаа вэ гэдгийг энэ бүгдийг бичээд тавьчих. Доо талын номны хүндийн төвийг нь бүгдээр O2 штрих гэх. O2 штрих болон O ирмэг 2-ын хоорондын зай энэ зай гэсэн үг. Энэ зайг бичиж энэ бол L-ийн 4-ний 1 гэсэн үг. L-ийг хуваах нь 4. Харин үлдсэн зай нь юу болох вэ? Үлдсэн зайг нь бүгдээр олъё л да. Одоо жишээлбэл энэ O штрихээс эндээс гэсэн үг. Эндээс энэ хүртэлх зай. Тэр нь L-ийг хуваах нь 2 байх нь ойлгомжтой дээ. Талын номны уртыг 2 тууснаа тэнцэнэ. Дахиад нэг зай нь юу вэ гэвэл энд нэг зайг хэдүүлээ үлдээч гэсэн байна. Тэр нь жинхэнэ үлдсэн зай юм байна. Энэ зай гэсэн үг. Тэр нь L-ийг хуваах нь 4. L-ийг хуваах нь 4 дээр L-ийг хуваах нь 4-ийг нэмээд L-ийг хуваах нь 2 буюу хүндийн төвөөс номны тал хүртэлх тэр зайг л авч байгаа гэсэн санааг илэрхийлнэ. За тэгвэл O цэгээс энэ цэг хүртэлх одоо энэ юу гэдэг A цэг энэ ирмэг хүртэлх энэ зай хэд вэ гэж асуувал мэдээж хооронд нэмэл болоо. Энэ хоёрын хооронд нэмэл гэсэн үг. Энэ бол L-ийг хуваах нь 2 байна. Тэгвэл энэ L-ийг хуваах нь 4 дээр L-ийг хуваах нь 2-ыг бүгдээрээ нэмэх нь x тэнцүү L-ийг хуваах нь 2 нэмэх нь L-ийг хуваах нь 4. Энд 2-оор өглөө 4-ний 3 L зайд хамгийн ихтэй байрлах нэ. 35 зурагт үзүүлсэн дурын хэлбэртэй биеийн хүндийн төвийг хэрхэн олох вэ? Эхлээд нэг энэ үзүүрийг нь А гэж энэ нэрмийг нь бүгдээрээ бас B гэж түүнийг А цэгээс нь дүүжлэн. За дүүжлэхээр нэг ийм шулуун зураасыг доош нь татахаар одоо ийм байрлалд орно гэсэн үг. За дараа нь B цэгээс нь дахиад дүүжлээд ингэж хідүүлээ зурж хагаад аваад үзчихье. Энийг А цэг гэж хідүүлээ. А цэгээс дүүжлээд нэг ийм зураасыг ингээд зурчиж байна. Одоо түүнийг эргүүлээд B цэгт наваачна гэсэн үг. Энэ B цэг. За B цэг дээр бол яг ингэж байрлах нь тодорхой бус. Гэхдээ хэрвээ ингэж байрлах юм бол бас ихт доошоо дахиад B цэгээс нь өлгөж яваад нэг юм зураас татаад энэ хоёр зураас буюу шулууны огтлцол нь надад хүндийн төвийг харуулна. За ингэж болдог. 36 квадрат дүрстэй нэгэн төрөл биеийн хүндийн төв хаана байх вэ? Нэгэн төрөлгээр өгчихсөн байна. Квадрат байлаа гэж бодъё. Мэдээж юу ах вэ? Диагоналуудын огтлцол төр байна. Геометрийн зөв хэлбэртэй бие санаараа бүгдээрээ энд байх гэсэн үг. Хүндийн төв. Гурвалжин дүрстэй. За гурвалжин байх юм бол медиануудын огтлцол төр байдаг. Нэг юм гурвалжин зурчигаас ингээд медиануудын огтлцол төр хүндийн төв маань гарч ирнэ. 38-ыг бүгдээрээ бодъё. Хус бүр 6 кг, дөрөв 2 кг масстай 3 бие координатын хавтгад байрлал нь уг системийн массын төвийн координатыг олоо гэсэн байна. За бүгдээрээ энэ дээр координатуудыг нь өгсөн байна. Координатыг нь өгсөн байгаа учраас массын төвийн x координатыг ихлээд олчихъя. ХХТ гэж яагаад массуудыг нь координат x координатаар нь үржүүлэн 6-г үржих нь 6-гийн x координат нь 8. За дараа нь нэмэх нь 2 кг. За B рүүгээ явъя 4 кг. 4-ийг үржих нь хасах 3 нэмэх нь тэг байх нь. Яагаад гэхээр x тэнхлэх нь тэг байх учраас хуваах нь бүх массуудын нэлбэрт байна. 6 дээр нэмэх нь 4 дээр нэмэх нь 2 гэсэн 6 8 48. 48-аас бүгдээр 12-ыг хасна. 12-ыг хасаад 12 тугана гэсэн 36 12 буюу 3 юу вэ? Сантиметр. X нь ямар ч байсан 3 юм байна. Y-ийг нь олъё. Y ХТ. За дахиад яг л ижлэх. 6-г үржих нь 6. Дараа нь 4-ийг үржих нь 4. Түүний дараа хасах 2-ыг үржих нь 2. 6 4 2 өөрчлөгдөхгүй доороо. Энэ 36 дээр 16-ыг нэмээд 4-ийг хасах нь байна бүгдээрээ. Хэд вэ? 12 48 48 12 4 гэнэ гэсэн үг. Сантиметр. X нь 3 дээр гэвэл хаана нэг энэ хавьдал байж тарах нэ. Y нь 4 дээр гэсэн үг. 4 гэдэг чинь энэ яг B-ийн харалтаа гэсэн үг юм байна. Энэ хоёрыг
хэдүүлээ ингээд огтлцуулчихад энэ маань миний системийн хүндийн төв байх нэ. 3 4 гэдэг координаттай. 39-ыг яг үнэтэй адилхан бодъё. Тус бүр 1 кг 3 2 кг мастай 3 бие координат автахад байрлана. Уг системийн массын төвийг дахиад тодорхойлох бүгдээрээ хэтэ тэнцүү y хэтэ тэнцүү 3-ыг үржих нь 2, дараа нь хасах 2 юм байна. Түүний дараа хасах бас 2 юм биш үү? 2-ыг хасах тэгээр үржүүлчих. Массуудыг нэмээ. 3 дээр нэмэх нь 1 2 ингээд 6. Энэ дээр хэд болох вэ? Энэ дээр бол 2 гэх юм байна. 6 3-1 см. Үнэтэй адилханаар бүгдээр бодчих. 3-ыг үржих нь 2. Нөгөөх нь одоо энэ удаад нэмэх 2 болох нь байна. Энэ доод талынх нь хасах 2 болох нь ижлэх юм байна. 3 1 2. Энэ дээрээс 6. Энэ хоёр хоорондоо устдаад 6-г 6 тугаан 1 см гарах нэ. 3.1 см-ийн 3.1 x нь ойролцоогоор хаана гэж үзв. За энэ бол 1 юм байна. Тэгвэл энэ гэсэн үг. X нь ойролцоогоор. За y нь 1 юм байна. Энэний талаар гэсэн үг. Энэ хоёрын хооронд огтлцуулахад бидний асуудал ингээд шийдэгдэж байгаа гэсэн үг. Энэ бол хүндийн төв. 40-р бодлогыг бодъё дахиад. 40 тус бүр 1 кг 2 кг ба 3 кг масстай 3 бие координатын хавтгад байрлаж байгаа юм. Уг системийн массын төвийг дахиад олъё. Хэтэ тэнцүү масс нэгээс эхлэе бүгдээрээ. Масс нэг нь 1 кг, энийг 2 кг, энийг 3 кг гэж үзчих. Нэгийг үржих нь тэг байх нь, нэмэх нь 2-ыг үржих нь 1 нүдийг 1 жил гэж үзчих. 1 м гэх тийм ээ. Нэмэх нь 3-ыг үржих нь 3 м байж 1 2 3 6. Дээрээ хэд гарах вэ? Дээрээ 2 9 11 6 м гарах нь байна. Ойролцоогоор 1.8 тий тэр хавцаал гэсэн үг. 1.8 чинь нэг энэ хавцаал гэсэн үг. За энийг ингэ тэмдэглэчихье. Y хэтэ тэнцүү дахиад ижлэх нь энэ бол тэг байгаад байна. Үржих нь 2-ыг үржих нь 3, нэмэх нь 3-ыг үржих нь 1 хуваах нь 1 2 3 6 6 дээр 3-ыг нэм 9 6 ингээд 2-ны 3 буюу 1.5 м. 1.5 хаана энд байх нь ойлгомжтой. Ингээд энэ хоёрыг хооронд огтлцуулахад хүндийн төв гарч ирэх нэ хэтэ. 41 нэгэн төрлийн дамжуулагч металлыг нугалж зурагт үзүүлсэн хэлбэрт оруулсан байна. EF завсар 2 удаа нугалсан бол ингээд 2 удаа явцсан байгаа юм байна. Нугалсан болохыг анхаарах юм байна. Квадратын нэг талын урт нь 1 см бол уг биеийн массын төвийн координатыг олоо гэж. Нэг юм уртыг нэг юм 2 нэгж уртыг нь бүгдээр нэг масс гэчээ. Тэгэхээр энд нэг масс гарч ирнэ, энд нэг масс гарч ирнэ, энд нэг жижиг m гарч ирнэ. Энд болохоор 2 удаа нугалцуучаас 2 m гарч ирнэ. Яг үндэ нэг ийм систем гэдээ бодчих болно бүгдээрээ. Нэг юм шулуун дээр массууд оршиж байгаа. Эхний масс нь энэ байна. Энэ хамгийн баруун гар талын масс гэсэн үг. А-гаас Б-ийн хоорондох. Дараа нь нэг нүд зайтай буюу энэний одоо энэ өөрийнхөө бүх массыг өөрийнхөө хүндийн төвөөс доошоо ингээд тэр массаараа үйлчилж байгаа гэдээ бодчих болно. Тэгэхээр тодорхой зайд бүгдээрээ бас нэг ийм масс урчээ. Дахиад тодорхой зай дахиад нэг юм байна. Энэ 3 дахь юм шүү. Энэ 3 дахь юм, энэ 4 дахь юм. Энийг ингээ хийчлээ 4 дахь юм. Энэ болохоор 5 дахь юм, тэр маань 2 юм буюу хамгийн үзүүртэн байгаа. Хоорондынх нь зай нь юу гэвэл энэ дээр нэг жоохон баримжааг үзүүлсэн. Гэхдээ хоорондынх нь зайнуудыг бид нар мэдж байгаа. Тэрийг нь x гэж явуулчих. Эндээс нь үртэл x за мөн л x байх нь. Энэ бол 2m m нийтдээ хэд юм бэ? m 4 6 6 юм байна. Ингээд энэ дээр x болон y тэнхлэгээ зоож байгаа бол хэдүүлээ олчно л гэсэн үг. Энийг x тэнхлэгийг, энийг y тэнхлэгийг. Y тэнхлэг мэдээж хаана байх вэ гэхээр y тэнхлэгийн хувьд гэвэл шүү дээ хүндийн одоо босоод чиглэл дээр хүндийн төв нь мэдээж яг энэ симметрик тэгшим дээр байна. Энэ дээр байна гэсэн үг. Энэ дээр байна гэсэн үг. Хэрвээ чи ямар нэгэн байдлаар x тэнхлэгийг ингэж аваад y тэнхлэгийг ингэж авах гэж байгаа бол y-ийн координат нь гаргаад ирлээ. Y-ийн координат бол нэг нүд чинь 1 см юм байна. Y нь бол 1 см юм байна. Одоо бүгдээрээ энэ дээрээс x-ийг болчих. За яаж болох вэ гэхээр энийг 0 гэж үзээд цөмөөрөө хэтэ гэж болчих. Эхний массыг үржих нь тэг байна. Энэ тэг дээр байгаа учраас дараагийн массыг үржих нь
За тэр x-ийг 1 л гэчих. 1 см учраас нэмэх нь дараагийн массыг үржих нь 2 см дандаа 0-оос тооцсон шүү. Үргэлжлүүлье. 3 дугаар массыг үржих нь 3 см, 4 дугаар массыг үржих нь 4 см. Хуваах нь масс 4 шиг масс 2-ыг нэм 6 масс гэсэн үг. Ингээ хээтэй хэд гарах вэ гэвэл x хээтэй гэвэл арай дээр баг тийм ээ. За дээр хэд гарах вэ? 1 энэ ингээ 6 дээр 8-ыг нэм 14 6m ингээ хураагдаад 14-ийг хуваах нь 6. За бүгдээрээ бодъё. 2.3 см гарч байна. 2.3 см. Тэр 2.3 чи хаанаас юм бэ гэхээр энд байгаа x-с энэ OC-с. OC-с 2.3 гэдэг нь ингээ 2 болчихно. 13 гэдэг нь 3.1 энэ хавцаа. Нөгөөх нь бол яг нэг голдоо байсан. Тэгэхээр энэ хоёр ингээд огтлцоод хүндийн төв маань энд гарч ирэх нэ. Хүндийн төв 42 дээр ижил зузаантай нэгэн төрлийн 3 өөр дүрсээс бүрдэх биеийг зурагт үзүүлжээ. Жижиг квадратнуудны нэг талын урт нь 1 см бол тойрог хэлбэртэй бие массын төвөөс нийт системийн массын төв ямар зад байх вэ гэж асуусан байна. Тойрог хэлбэртэй бие массын төвийг энд нь ингээд хэдүүлээ хийгээд өгч. Ийм байдлаар ингээд. Окей, энэ дээрээс ямар зад хүндийн төв байх вэ гэж асуусан байна. За, ижил зузаантай гэж байгаа учраас зүгээр л эдгээр дүрсүүдийн дүрс бүхий хэлбэрүүдийн талбайгаар нь бодчиход болдог. Массыг талбайгаар нь орлуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл масс энэ удаад талбай байх нь. За бүгдээрээ яг ижилхэн материалаар хийгдсэн учраас ингэж бодчих болно гэж ойлгочих. Энийний талбайг яаж болд? Энийний талбайг хоёр нүдийг хэдүүлээ ингэчээ. Нэг одоо тал нь угаасаа 1 см юм байна. Хоёр нүд гэхээр 2 см гэсэн үг. Тэгэхээр энийний талбай нь за масс нэг p r-ийн квадрат болно. Масс 1 гэдэг бол p 3-аар авгсан байна. Хоёр нүд 2-ын квадрат 2 2-ын 4 3 4-ийн 12 гэдэг хоёр чинь нэг жил байгаа тийм бол. Тэр хаанаас үйлчлэх вэ гэхээр энэ голоос үйлчлэнэ гэсэн. Энэ бол ингээд 12 гэдэг хүч үйлчилж байгаа юм. За энэ голын улбар шар дөрвөлжин дээр бүгдээрээ ярих шоон дээр түүний хүндийн төв нь энд байх учраас эндээс хүч үйлчлэн доош байгаа. 4 4 нүд байна. 4 4 16 гэж бодчих. Харин энэ яах вэ? Өндрийг нь суураар нөхцөлн өндөр нь 3 нүд байна. Суур нь 4 байна. 3 4 12 тэгээд 2 туваадаг. 6 байх нь. Энэ хаанаас үйлчлэх вэ гэвэл хүндийн хүч нь энд байна. 1 2 гэсэн харилцаагаар хуваадаг байгаа шүү дээ. За энэ бол ингээд 6 юм байна гэдэг ингээд бүгдээрээ бодчих. Ийм нэг системийн хүндийн төвийг яаж болох вэ гэхээр мэдээж маш амархан. Хээтэй тэнцүү. Уртаа сайхан зураас татчих. 12 ОЦ дээр байгаа тийм. 12-ыг үржих тэг нэмэх нь 16. Оогоос 16 хүртэл хэдэн нүд байна? 4 нүд байна. Үржих нь 4 гэсэн үргэлжлүүлээд нэмэх нь 6 байна. Оогоос 6 хүртэл 4 нэмэх нь 1 5 нүд байна. Хуваах нь 12 дээр нэмэх нь 16 нэмэх нь 6 л гэсэн үг. За энэ дээр нэг 5 нүд гэдэг нэг юм буруу хэлсэн шүү. Энэ дээр юу болох вэ гэхээр би сая анзаарлаа. 6 дээр нэг 7 болц. Бүр их тоо авчлаа. За дээрээ хэд гарах вэ? Доороо бол 28 34 юм байна тий. За дээрээ хэд гарах вэ гэхээр тэг 64 дээр хэдүүлээ 42-ыг нэмнэ гэсэн. Энэ 106 гарах юм байна. 106 34 хуваах тийм үү? Ойролцоогоор 3.1 см байх нэ. За y-ийг нь бол тэг гэд үзчихэж байгаа. Тэгэхээр 3.1 гэдэг чинь 2 3.1 энэ хавцаал байх нэ. Энэ бол хээтэй болох хүндийн төв. Нэг талын урт нь 6 см байх квадрат хавтангийн баруун гар талын хоёр үзүүрийг нь зурагт үзүүлсэн байдлаар нугалсан юм байна. Эхний дүрсийн массын төв ямар зай шилжсэн бэ гэж асуусан байна. Эхний дүрс нь ийшээгээ 6-нууд 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 6 6 6-нууд гэдэг ингээд бүгдээр ойлгочих. Одоо дөрвөлжин дэвтрийн 6-6-нууд л гэсэн үг. Энэ 6-нууд энэ 6-нууд дахиад бүгдээрээ квадратын талбайгаар нь бодъё. Энэ ингээд их доош үйлчин 6 6 36 гэдэг ийм хүчээр үйлчилж байгаа гэж бодчих. Эхнийх нь энд байсан. Дараагийнх нь яасан гэхээр нугалчих. За эхний төв нь энд байсан шүү. Энэ нугалсан энэ дүрсийг шинээр бий болсон дүрсийг нэг тэгшүнцэгт болон нэг гурвалжингаас бүрдэж байгаа гэдээ бүгдээрээ бодоод үзье. Тэгшүнцэгтийн хүндийн төв нь хаана байхыг гэвэл диагоналуудын огтлцол дээр байна. За энэ диагоналуудын огтлцол
Тэрний координатыг олоо гэх юм бол за координатыг тухайлбал энэ дээрээс тооцвол бүгдээр энэ доотлын өнцгөөс тооцвол дээшигээ 3 байна. Харин баруун гарт тийшээ 1.5 байх нь ойлгомжтой. Энэний хөндийн төв нь хаана вэ? За энийг ямар ч ус эндээс нэг юм хүчүүлж байгаа гэж зурчээ. Тэгэнгүүтэл 3 нүд доошогоо 6 нүд байна. Доошогоо 6 нүд ийшээ 3 6 18 гэдэг хүчээр үйлчилж байгаа. За нөгөөх нь юу вэ гэвэл 36-гийн тал буюу 18 нь эндээс үйлчилж эхэлнэ одоо. Эндээс үйлчилж эхэлнэ гэсэн үг. Гурвангийн хувьд 36-аас 18 үлдэгдгийг нь хасж штэ. Тэгээд хаанаас үйлчлэх нь тодорхой юу гэвэл медиануудын огтлц дээр 1 болон 2 гэж хуваадаг энэ өндрөө. Тэр утгаараа. За анхных нь бол энд байсан, энэ голд нь байсан. Одоо яг энэ системийн одоо нэг ийм систем бий болчлоо штэ guys. Ингээд 18 үсэж байгаа, энэ дээр нэг юм 18 үсэж байгаа, энэ 18 ньютон, энэ бас 18 ньютон. Яг энэний голд л байх штэ хөндийн төв. Хоёр талдаа ижил байгаа учраас яг гол нь гэхээр бүгдээрээ тоолё хитэн нүд байх вэ? 1 2 хагас. 2 хагасын тал юу байх вэ? 2.5-ыг хуваах нь 2, 2.5-ыг хуваах нь 2. 125 гэсэн үг. 125 нь хаанаас тооцогдох вэ гэсэн чинь аль талаас нь 125 ингээд ингэж тооцогдно гэсэн үг. За 125. Эндээс энэ хүртэлх зай 125. 1.5 болоход 0.25 дут байна. Тийм учраас энэ маань тэг 125 см байх нэг гэсэн үг. Анхныхаа хөндийн төвөөс энэ шинэ хөндийн төв. Энэ бол шинээр үүссэн хөндийн төв. Шин хэтэвс. Энэ болохоор хуучин хөндийн төв байсан. Хуучин хэтэв. Тэгээд энэ хоёрын хооронд ямар зай үүссэн бэ гэсэн чинь тэг 125 см-аа гэж үзчихье.